За өөрөөс чинь ганц хоёрын асууя гэж холбогдлоо. Тэгээд хамгийн нэгдүгээрт 369 community ч юм уу ер нь нэг сүнслэг group community-ний хичээлүүдийг яагаад сонсож сонирхож эхэлсэн бэ? Тэр тухайгаар ярьж өгч. За ерөнхийдөө анх 369 community-г анх олж сонирхож эхэлсэн нь юу вэ гэхээр найзаасаа сонсоод найзаасаа сонсохдоо нөгөө анх сонсохдоо Бали ретритийн аяллыг эхэлж сонирхож исэн. Тэгээд групптайгаа холбогдоод багштай холбогдоод группт нь ороод тэгээ ерөнхийдөө нөгөө хичээлүүдээ үзэж эхлээд өөрөө урд нь энэ 369 группт ороод яг учиг энэ одоо 70 бохомсор 369 энэ тооны учир те бид нар сүнсэн биений учир гэдэг талаараа мэдэж эхлээд тэгээ ер нь яхаа урдах амьдралдаа бол бид нар угаасаа энэ манифест гэдэг зүйлийг бол цоо шинээр бид нар мдээгүй урд нь дандаа хүн болгон амьдралынхаа турш хийж ийсэн юм байна гэдгийг угаасаа харсан. Гэхдээ бид нар одоо 369 группт орсноороо миний хамгийн чухал олж харсан юм юу гэхээр амьдралыг айгүй эергээр харж эхэлсэн гэсэн үг. Амьдрал бол өөрөө баялаг ололт амжилт байна, асуудлууд байна. Угаасаа асуудалгүй амьдрал гэж байхгүй. Тэгэхээр 369-д орсноор юу гэхээр би асуудал ирэхэд би айж имиж айдас тээх биш. Асуудал ирэхэд би харин би дахиад нэг левел ахих боломж надад байгаа юм байна. Би энэ асуудлыг харахтаа би өөрөө нэг боломж гэж харж байгаа байхгүй. Нэг ясандаа одоо амьдралыг айгүй сайхан нүдээр хардаг болсон гэсэн үг ерөнхийдөө. Бол ерөнхийдөө тийм ер нь хамгийн том өөрчлөл бол тийм мэдээж биелсэн манифестууд бол зөндөө байгаа. За группт орсноос хойш манифест ер нь яаж хийж юм? Тэгээд нэг биелсэн манифестын жишээ гэж өгөөч. Ер нь манифестыг хамгийн гол чухал юм юу вэ гэхээр ерөөсөө өөрийнхөө мөрөөдөл, өөрийнхөө тэр хүсэл яг тэндэл өөрөө тэр одоо хүсэж байгаа зүйлээ чи яг үнэхээр өөрөө авч чадах юм бол одоо яг чи өөрөө авчлаа. За магадгүй жишээ те. За би ингээд юм гой 5 өрөө байранд амьдармаар байна. Би 5 өрөө байртаа олмоор байна. Одоо тэдэн 0-тоо тэдэн унтлахны өрөөтэй ч гэдэг юм уу. Урд нь угаасаа ингээд хүмүүс чинь том байртаа олмоор байна. Тийм машинтаа олмоор ингээд боддог. Миний биелсэн манифест юу би өөрөө 369-д орсноороо яг юуг ойлгож авсан бэ гэхээр бид нар манифестийн хамгийн чухал юу вэ гэхээр бид нар өөрсдөө яг тэрийгэ өөрийн болгоцсон байх тэр төсөөлөл тэр газар өөрөө бодлороо буюу сүнсээр очих хэрэгтэй байна. Тэгж бид нар өөрсдөөсөө тэр долгионыг тэр энергийг үйлчлэгийг бид нар гаргаж чадах юм бол одоо нөгөө бодол хүрсэн газар хүл хөрнө гэхчээр бид нарын угаасаа өмнө нь явж исэн юмны утга учир нь юм байна гэдгийг л аягүй сайн ойлгож авсан шүү дээ. Тэгээ би ерөнхийдөө групптаа орж ирээд өмнө нь 3 өрөө байранд амьдардаг байсан. 1-0-та 0-ийн асуудал манад амар асуудалтай байсан байхгүй. Тэгээд манифест хийгээд би 24 оны 12 сард группт ороод ерөнхийдөө би 25 оныхоо юунд явахаас өмнө гэдэг чинь 4 сар гэхэд одоо 5 өрөө байр 0-та тэгээд айгуу гоё яг өөрийнхөө хүсэл мөрөөдчихсэн байрандаа ингээ орцоо одоо ингээд амьдарч байгаа байхгүй юу? Тэгээд яг тэр нь маш гоё манифест. Тийм тэгээд одоо хугацааны явц хүртэл айгуу хурдан байсан биз дээ. Тийм. Тэгэхээр яг нөгөө нэг хүн өөрөө хүсэж байгаа зүйлээ хамгийн гол нь хүн яаж ч тэр мөрөөдөлтөд тэр нөгөө хүссэн яг хүсэлтэд очиж чадах вэ гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө л детальчилж бодно гэдэг аюул чухал юм байл. Хүн детальчилж ингээд бүр нарийн задрагаар нь бодох тусам тэр төсөөлч улам гоё том бодит болж хүнд орж ирдэг. Тэ? Одоо жишээлбэл би одоо тийм юутай наадхан дээр чинь яг илүү детальчлна гэдэг чинь детальчилж асуумаар байл да. Ягаад гэвэл тэгэж ярьдаг мөртлөө одоо ч өөрийнхөө байрны шин дээр яриач яг юуг нь яг детальчилж ярина гэж яг ойлгох уу? Одоо бүр ингэн жишээлбэл би өглөө босоод те одоо нөгөө миний унтлагын орон юм байна. Би өглөө босонгуудаа хөшгөө нээгээд цэлийлгээд харахад манай урд ингээд гоё байгаль харагдгаар те
уул ус ингээд юу харагдгаар ингээд өөрөө тэрийгээ ингээл би яг тэр цонхныхоо урд амар гоё ингээд сунягаал зогсон. За тэгээ би галтгоондоо байхад миний галтгооны өрөөний тавилга юм байна. За энэ 3-0-тай байна. Хүүхдийн өрөөгөө би ингэж тогтоод ингээл одоо нөгөө бүр тавилга тэр юуных нь өнгийг хүртэл ингэж бодож байгаа байхгүй. Тэгээд миний амьдрах орчин өөрөө айгүй гоё өндөр байрлал дээрээс би өндөрөөс ямар ч хаалтгүй байна. Тэгэд яг ингээд бодоод эхлэнгүүт одоо миний амьдрах байгаа байр болохоор цэцэрлэг төрөлнгийн урд яг цонхоор харахад цэцэрлэг төрөлн байдаг. Тэгээ урд ямар ч хаалт байрлал байхгүй. Тэгэхээр хүн нөгөө нэг одоо жишээлбэл миний дараагийн мөрөөдөл гэл ер нь бодож юу яхад жишээлбэл баалид гоё ягаад нөгөө цуслан хаустай болж болохгүй гэж гэл. Тэгээд бодохоор л яг нөгөө баалид би чи очиж үзсэн байхгүй юу. Тэгэл очиод яг өөрийнхөө нөгөө нэг байрыг төсөөлж өөрөө босгож байгаа байхгүй юу. Оюун бодол дотроо гэсэн үг шүү дээ. За үүдээр нь ороход ийм байна. Бүр үүдээр нь ороход үүднийхээ юун дээр нэм бассейнтай байна. Ороод цаашаа харахад ийм таазнасаа шал руугаа ийм байна. Авжуур нь тийм байна гэд ингээ хүн төсөөлөд тэрэнгүүд хүний төсөөлөл өөрөө бодол өөрөө ингээ хөтлөө явчихд юм билээ ингээд. Авжуур нь ийм байна. Авжуурн дээр sorry хаслаа. Ингээд авжуурн дээр ингээд янгот авжуур нь ийм байна, ийм өнгөтэй. Авжуурныхаа нэг тэр болсод нэг жоохон тоос болчтой. Тэрийг нь арчи марчи гэд бүр нарийн төсөөлөлтэй байна тий. Бод тэр. Тийм. Тэгэл машинтаа нөгөө машина бас мөрөөдж явахд бол хамгийн түрүүнд за миний машин ийм улаан өнгөтэй байна. Ийм гоё тийм би машинаараа давхихад лука онгоолгоод ингээд цонхоо онгоолгоод миний үс ингээд гоё хийсээд би тэгээд тийм хөгжим сонсоод тийм хурдны замаар ингээд яг ийм дуу сонсоод ийм бодолд автаад явж гэдэг юм уу. Ингээд бодонгууд хүн яг тэр төсөөлөл хүн орж ирэх тэр акшн тэр айгүй хүчтэй юм байна гэдгийг л айгүй сайн ойлгосон шүү дээ. Мэдээч юм болгон одоо ингээд манифест сайн хийгээл угаасаа ингээд юм сайн болчихно гэж магадгүй хүмүүс байх бах. Магадгүй бид нар нөгөө талаасаа орчлын ертөнцөөс хүсэж байгаа зүйлээ би бас сүүлийн үед бас олж хараад байгаа зүйл нь юу вэ гэхээр бид нараас өөрсдөө нөгөө хязгаар тавьж болохгүй мэн гэдгийг айгүй ер нь сүүлийн үед ойлгоод байгаа. Магадгүй зарим хүмүүс одоо би тэрбум төгрөгтэй болмоор байна тий. Би одоо ийм орлогын их үсэртэй болоод би ийм бизнестэй болоод надад тэрбум төгрөг хэрэгтэй байна гэдэг юм уу. Ингэж би нөгөө хязгаар тавих нь буруу юм байна гэж ерөнхийдөө бодоод байгаа. Яагаад гэвэл магадгүй орчлын ертөнц надад үгүй чамд тэрбум биш 2 тэрбумыг ингээд явуулах гадах чинь би өөдөөс нь надад тэрбумыг өгөөч гэд ингээд хязгаар тавьж бас болохгүй мэн гэдгийг л бодсон шүү дээ. Заавал тэгэж үнийн дүн тавиад ингэхгүй юм байна. Яг өөрийнхөө хүссэн би тийм бизнестэй, тийм юутай, ийм юу болох юм байна гэдгийг л гэж бас манифест ахин зөв юм байна гэж юу бодоод байгаа л та сүүлийн үед. Тийм. Манифест ингээд яг бостерыг ажиллаад байна тий. Гэтэ яг яаж ажиллаад байна гэдгийг юу гэж бодож байна? Би бол ерөнхийдөө манифест ихтэй ихэвчлэн би бол нэг 14-21 хоног гэдэггүй 7 хоног ер нь 7 хоног болго өглөө болгон манифест хийгээд орой болгон унтахтаа хийгээд тэгээ ерөнхийдөө би өөрийнхөө болцсон гэж үзэж байгаа зүйл орчлын ертөнц рүү илгээж ин гэж үзээд тэгээд дахиж тэрийг угаасаа надад ирнэ гэж бодоод би орчлын ертөнц рүү илгээсэн. Одоо над руу орчлын ертөнд буцаагаад явуулна гэдэг үднээсээ дахиж тэрийг нэг юу яадаггүй гэсэн үг. Ерөнхийдөө Египтийн аялал бас ер нь тийм байсан. Би хизээч Египтстаа явна гэж 7 хоног хэдэн өдөр манифестийг өгөө. Яг Египтийн аялал ретрит зарлагдлаа гэхэд л би угаасаа явна. Би Египтийн пирамидын хажууд очиод тэгэн гэж би бодоод тэгэл хайцсан. Тэгээд ерөөсөө явна гэж би тэгэл мөнгөө цуглуулна, ажиллаа яа над ямар ч юм бодол байгаагүй. Тэгэл нэгсэндээ яах вэ гэдэг дээрээс акцент өгөхгүй байна тийм. Тэгэл бодсон би ер нь одоо тэрийг хараад ер нь зөв манифест хийгээд байгаа юм байна да гэдгийг гэж өөр дээр бас бодоод байгаа шүү дээ. 3-6-9 групптэй орсноороо бас хамгийн чухал зүйлээ гэхээр талархал гэдэг зүйл
амьдралд та айгүй хүнд ямар гоё одоо бидний сүнсэн бие бидний одоо махан бие хамгийн гоё тайлбарл буюу хамгийн хүчтэй зүйлийг өгдөм байх гэдгийг ер нь маш сайн ойлгосон. Талархал өглөө болгоны талархал дээр талархаад ирэхээр ингээд хүн өөрт байгаа зүйлүүдэд талархаад ирэхээр бүр ямар их баян юм бэ гэдгээ бас мэдэж эхэлсэн. Тэгэхээр ер нь манифест хийгээд одоо бусад хүмүүстэй ч гэсэн ингээд хэллээд тэгээ зарим хүмүүс миний манифест биелэхгүй байна. Яаж манифест хийгээд байгаа юм бэ? Эсвэл өөрт чинь нэг асуудал тулгараад юм уу чи жоохон тийм манифест маань биелэхгүй яаж манифеста хүчтэй болохгүй гэж хэрвээ бодож байгаа бол ерөөсөө л миний хувьд ч хамгийн том гаргалгаа бол талархал юм бэл. Тийм. Ер нь өөртөө талархаад, байгаа зүйлдээ талархаад, байгаадаа талархах ч айгүй чухал. Одоо авах гэж байгаа юмаа хүсэж мөрөөдж ин гэхдээ чамд бас энэ дэлхийн 7 тэрбум энэ хүмүүс маш олон хүмүүсээс чамд тэр хүмүүст байхгүй чамд байгаа зүйл маш олон байгаа. Чи тэрэндээ талархах хэрэгтэй. Наач яста гоё point тий. Тэр амар том мөрөөдөд манифест хийгээд байдаг тэрнээ аль хэдийнэ бидэд ирсэн байгаа юм нэг анзаардгүй тий. Тийм. Тэгээд бүр цаашлах юм бол бүр бидэрт байгаа энэ бие зайсан сайхан эрүүл сайхан бие анзаарахгүй тэснэ бүр өглөө болгон нүдэ нээгээд босч байгаа тэрэндээ бүр ерөөсөө анзаардгүй ингээл ёстой юм шиг байдаг тий. Яг ясам дээр магаш нүдэ нээхгүй ч байж болох хүмүүс энэ орчин дээр зөндөө байгаа шүү дээ. Яг зөв. Энэ аягүй өглөө болгон аста амьд сэрж байгаадаа баярлах хэрэгтэй. Тэгээ хүмүүс хамгийн гол нь бас нэг манифест ихтэй өөрийнхөө гоё энэ эрүүл сарвал биендээ эдэрхтэндээ талархал илэрхийлэх хэрэгтэй. Би бас тэрийг хүн яг нөгөө нэг өөрт тулж иж юу яана гэдэг шиг жоохон хөнкөө өвдсөн л дээ хоолоо өвдөд. Тэгээд ингээ хоолоо өвдөөд за хоолоо маань зүгээр болчлаа гэжсэн чи дахиад гинт ямар ч шалтгаангүйгээр өвдөд. Тэгэл гинт миний толгойд би яагаад энэ эрүүл байгаа намайг үдээд ийм гоё эрүүл сарвал ийм хүчтэй ийм гоё сайхан авч явж байгаа өөрийнхөө би эргэтэн эд хэсүүдтэй хагаад талархдгүй юм бэ гэд. Тэгэл ста нэг өдөр бүр ажлынхаа тайны тагаар машин руугаа гарч ирж байгаа л тэгэл бүр ингээд эргэтнүүдээ нэг нэгээр нь дуудаал талархал өөрийнхөө ямар гоё хөөрхөн нүдтэй хөөрхөн хамагтай гэж талархаж эхэлсэн шүү дээ. Тэгээд тэр аягүй чухал. Өглөө босоод гоё тэр мандж байгаа нар. Тэгэхээр тэр өдрийн угаасаа ажил үйлс угаасаа шал юу гоё бүх юмыг гоё гээгээл хэрэглэхээр тэр амьдрал талархал гэдэг аягүй чухал. Байгаадаа талархна, боломжиндоо талархна. Тэгэхгүй бид нэр 99% юм чамд надад байх чинь би надад байхгүй 1% зүйлийн төлөө тэрэндээ би хамаг энерги юм уу хамаг юугаар зарцуулаад байгаа хэрэг. Бага 99% хайрлах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар тэгж чадах юм бол тэгэл бидний үлдсэн тэр хүсэж байгаа зүйл өөрсдөө хүрээд ирнэ гэдгийг л ойлгох нь чухал юм байна гэж бодоод байгаа шүү дээ. Яа, маш гоё санаа байна. За баярлалаа. Би бас яг одоо group community-д орсоос хойш яг ингээд бараг жил болгон өдөр болгон талархал хэлж байгаа. Давтааж байсан, лавгууч байсан. Ямар ч байсан их удахгүй шүү дээ өглөө босоод өөртөө талархаад явчихж байгаа. Тэнгуй чинь ерөөсөө 70% л ер нь хэл хандаж хэлээд байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг тэгээ хэлчихэнгууд тэгэл тэр өдөр гоё өдөр болчих жоох байхгүй тий. Маш энгийн зүйл. За тийм байна. За маш гоё ярилцлага боллоо. Баярлалаа. Баярлалаа. За сайхан зүйлээрээ сайхан амраарай. За сайхан амраарай.